За энэ Cruises гээд Америкийн нэгдсэн улсын компани байгаа. За энэ компани маань одоо энэ групп болцсон. Cruise аялал маань нэг хэсэг нь болцсон. За дэлхийн аялал жуулчлалын салбартаа бол хамгийн топ зэрэглэлийн маш өндөр зэрэглэлийн одоо хамгийн хурдтайгаар хөгжиж байгаа ийм компани байгаа. За яагаад гэвэл зэрэг энэ компани маань клубийн системээр за платформ дээр суурилсан ийм аялагчдын клуб байгаа. За энэ клубт манай аялах сонирхолтой хүмүүс гишүүнчил болсноороо хөнгөлөлттэй аялах, илүү хямд аялах, за олуулаа аялах, жилдээ нэг биш те хэд хэдэн удаа аялах ийм гоё тата боломжууд нөхцлүүд бүрддэг. За одоо бол 208 орноос гишүүд үүсээд нэгдсэн баг энэ аялын клубт маань. За ерөөсөө ингэж ойлгож байна. Бид нар клубийн системээр явагддаг аялагчдын клуб 208 орны одоо яг аялах сонирхолтой, аялах хүсэл сонирхолтой хүмүүс ингээд нэгдсэн байна гэсэн. За энэ клуб маань одоо бидний гар утсан дээр ингээд суудсан байдаг одоо нэг аппликейшн шиг одоо ингээд суудсан Facebook шиг те ингээд суудсан байгаа. За энэ клубт нэгдсэн гишүүд маань өөрсдийн гэсэн нууц кодтой ийм өөрийн гэсэн аккаунттай болчдаг. За ингээд өөрсдийнхөө нууц кодоор нэвтрээд ямар ч дундын зурчлалгүйгээр энэ платформ дээрээс манай гишүүд одоо хүссэн үедээ үйлчлэгийг авдаг. За энэ клубт нэгдээд бидний одоо амьдралд ах уй бизнес, мөнгө санхүүд тийм ээ маш гоё ийм төлөвлөгдсөн систем одоо өрх гэр бүлд үүсдэг байгаа. За үүсгэн байгуулагч Майкл Хайчисон, Франк Эдина гэдэг энэ хоёр хүн байдаг. За энэ хоёр хүн маань ер нь бол энэ компанийг энэ аялын клубийн системд оруулж ингэж үүсгэн байгуулахдаа зорилго нь бол маш олон одоо сая гэр бүлүүдийн амьдралын хэв маягийг өөрчлөх. За маш гоё энэ аяллаар дамжуулаад аз жаргалтай болгох, ийм гэрэл гэгээтэй болгох тийм ийм зорилготой байсан. За одоо энэ 8 жилийн хугацаанд энэ компани маань бол маш хурдтай өргөжөөд маш олон талын үйлчлэгийг боловлон аялал жуулчлалын салбарт үзүүлж байгаа. Тэгээд одоогийн байдлаар манай клубт ингээд нэгдсэн гишүүдийн маань хувьд болохоор зэрэг энэ 5 чиглэлээр маш гоё боломжууд нэгддэг. За манай гишүүд аялагч нар маань яадаг вэхээр зэрэг мэдээж энэ өндөр зэрэглэлийн үйлчлэгийг аваад аялахаар яадаг вэхээр маш их өсөж хөгжнө. За дэлхийн хэмжээний аялал жуулчлалыг бид нар энэ платформ дээрээс авдаг байгаа. За cruise аялал. За түүн дээр нэмэгдээд cruise аялал маань болохоор зэрэг маш олон мянган аяллууд байдаг байгаа. 20 мянга гаруй аяллаа маршрутаас манайхан хүссэн аяллаа дэлхийн хэмжээний одоо аяллыг 5 твийн аяллыг энэ платформ дээрээс авна. За мөн зочид буудал амралт ресортууд нэгдсэн. За сая 7 сарын 1-ээс газрын аялалд орж ирсэн. За аялал жуулчлалтай холбоотой ийм цогц үйлчилгээг манай гишүүд яах вэ гэхээр энэ платформ дээрээсээ ямар ч дундын зурчилгүйгээр авнаа. За энэ компани маань технологийн компани байгаа. Технологийн компани учраас маш хурдтай хөгжиж байгаа. Бид нар дэлхийн одоо альч улс оронд байсан тэг байгаа газраасаа бид нар хамтдаа аялах хүмүүстэйгээ ингээд нэгдээд аялах бүрэн боломжтой. За энэ компани маань ер нь бол нэлээд одоо өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг. За сайн үйлсийн аянд маш их одоо хөрөнгө оруулалтыг хийдэг. За хөгжил буруу орны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг одоо ивэдгэх санд маш их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийдэг. За бизнес боломж маркетинг төлөвлөгөөг нь одоо хэрвээ манай гишүүд давуу талыг ашиглая гэж зорих юм бол бас давуу тал боломжууд байдаг. За ашиг орлоготой болох бас боломж байдаг. За Калифорни, Флорида, Вашингтон гэдэг энэ албан ёсны 3 мужид энэ 3 мужид албан ёсны бүртгэлтэй байдаг. Калифорни, Флорида, Вашингтон гэдэг Америкийн энэ 3 том бүсэд бүртгэлтэй байдаг. За удирдлагын багт нь болохоор зэрэг за маш өндөр мэрэгчсэн ийм мэрэгчлэлтэнгүүд одоо бидний датад одоо удирдлагын багт ажиллаж байдаг. За энэ хүмүүсийн одоо бий болгосон одоо платформ систем дээр бид нар ер нь үн төлбөргүй үйлчлэгээ авж гинэ л гэж ойлгох хэрэгтэй. Салбар болгоны маш өндөр мэрэгчсэн мэрэгжилтэнгүүд энэ компани удирдлагын багт байдаг байгаа. За 2015 онд байгуулагдчихсэн бол энэ компани өнөөдрөөдгөө 8 жил болсон байна. Энэ 8 жилийн хугацаанд энэ компани маань дэлхийн аялал жуулчлалын салбарт одоо хамгийн топ зэрэглэлийн ийм компани болтлоо өсөж хөгжсөн байгаа. За энэ хамгийн сүүлийн топ баримтууд за 208 орноос ингээд манай
клубт ингээд нэгдсэн байна. Дэлхийд даяар сая 600-аад гишүүдтэй болцсон байна. За 300 гаруй мянган гишүүд болохоор зэрэг энэ компанид түншилсэн байна. За 2016 оноос хойш энэ компанид маань одоо бол ер нь 300-400 мянга гаруй одоо гишүүд маань бол аяльсан байгаа. За 21 мянгаас дээш давсан ийм аяллаа сонголтууд манай гишүүдэд нээлттэй байдаг. За манай гишүүд ядгүйгээр хэн нэгний линкээр бүртгэгдээд энэ компанид өөрийн гэсэн ийм аккаунттай болоод эхэлсэн тэр цаг мөчөөс эхлээд ядгүйгээр за энэ олон мянган аяллуудыг одоо захиалах хэрэгтэй болно. Судлах одоо бүх мэдээллүүд нь нэгдэнэ. За 190 мянга гаруй зочид буудал амралт ресортууд одоо энэ маань 430 мянгад хүрэх ийм одоо төлөвлөгөөтэй байгаа. Ер нь бол 430 мянгад хүрэх ийм зочид буудал амралт ресортууд манай платформ дээр саналаа ирүүлсэн байгаа. За тэгэхээр бид нар бас яг бүхээр энэ зочид буудал амралт ресортууд дээр захиалга хийхдээ бас хөнгөлт эдэлдэг манай гишүүд. За яаж хөнгөлт эдэлдэг вэ гэхээр зэрэг манай гишүүд энэ клубт нэгдсэн цагаас эхлээд аяллаа хоригдлол хадгаламжаа үүсгэдэг. За энэ компани маань бидний аялал хуримтлалыг 2 дахин өсгөж өгснөөрөө манай гишүүдэд маш хэмжлэгтэй аялах боломж үзүүлдэг. За тэрийг би дараад нь маш дэлгэрүүлж ярина. За ерөөсөө манайхан ингэж ойлгох хэрэгтэй. Бид нар клуб аялчдын клубт ингэж нэгдээд гишүүнчлэлтэй болсноороо маш хэмнэлттэйгээр ганцаараа биш гэр бүлэрээ найзуудаараа хамт олноороо ингээд аялах давуу тал боломж үүснэ. За хүссэн үедээ та ямар ч дундын зуучлаггүйгээр аялал захиалах, за зочид буудал ресортын үйлчилгээ авах, газрын аялал хийх ийм бүх боломжууд нэгддэг. За энэ үйлчилгээг яасан гэхээр платформд оруулж ийм системд оруулснараа одоо дэлхийд дээр бол энэ компани цорын ганц ийм системийг бий болгож чадсан ийм компани байгаа. За Cruise Line International Association гэдэг олон улсын одоо cruise одоо компаниудын холбоо гэж байдаг. За энэ холбоо маань яг үхээр аюулгүй эрсдэлгүй талаас нь хянан шалгаж зөвшөөрлөг өгч яадаг ийм олон улсын холбоо байгаа. За энэ холбооны шалгуурыг давж гарсан ийм өндөр зэрэглэлийн одоо онгоцтой компаниуд манай платформд нэгддэг. Манай платформ онгоц болгоныг авдаггүй гэсэн. Хамгийн аюулгүй өндөр зэрэглэлийн за эрсдэлгүй онгоцуудыг манай платформд авдаг гэсэн. За одоогийн байдлаар 13 улс орны 50-аас 60-аад хүрээс онгоц манай платформ дээр нэгдсэн байгаа. За манай монголчууд бол ер нь нэлээд хэд хэдэн онгоцнууд дээр бол гарцсан байгаа. За MSC дээр гарцсан. За Princess Cruise дээр гарсан. Costa дээр нь нэлээд гарсан. Норвежийн дээр гарсан. За манай Америкийн бүс нутаг, Австралийн бүс нутгаар аялж байгаа манай аялагч нар маань Carnival Cruise дээр аялдаг байгаа. За энэ компани маань шууд борлуулалтын салбарт харьяалагддаг. За одоогийн байдлаар бол бүр 46 руу ороод ирсэн байна. За энэ компани ямар зарчмаар яаж гишүүдэд үүсгдэг вэ гэдг нь маш сонирхолтой. Зөвхөн нөгөө аялсан бодит нөгөө энэ компанийнхаа гишүүнчлэлээс шугамар аялсан аялагч гишүүдийнхээ бодит аяллаа түүх дээрээс яг бүхээр дараагийнхаа аялагч нарыг үүсгдэг. За энэ компанийн одоо сурталчилгаа буюу өөрийнхөө аялсан бодит түүхээ хуваалцсанараа энэ компанид олон гишүүдийг үүсгдэг. За тэр түншүүдийнхээ нөлөөллөөр яадаг вэ гэхээр зэрэг энэ клубын гишүүд одоо бодит одоо үйлчлэгэн дээрээс аялын түүхээс мэдээлэл авсныхаа үндсэн дээрээс энэ компанид клубт гишүүнчил болдгоо. Энэ талаараа хамгийн одоо том давуу талыг ашигласан учраас шууд борлуулалтын салбарт харьяалагддаг. За бусад талаараа бол ямар нэгэн бараа бүтээгдэхүүнтэй компаниудтай бол ерөөсөө адилгүй. За тэгээ энэ компанид ингээд аяллахаа түүхийг хуваалцаад олон гишүүдийг үүсгэж байгаа энэ түншүүдийг компани юу гэж нэрлэдэг вэ гэхээр мөр гаргагчид энэ одоо гүүр баригчид гэж нэрлэдэг байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр дараагийн олон аялагч нарын одоо гүүр болж энэ хүмүүст ихтгэл үнэмшлийг өгч дараагийн гишүүдийг хэдэн зуун мянгаар нь ингэж үүсгэж идэг.
За энэ компани маань гол философи бол ерөөсөө илүү хүртээмжтэйгээр дэлхийн одоо сая гэр бүлүүдийн амьдралын хэв маягийг өөрчлөх ийм зорилготойгоор клубын системээр үйл ажиллагаа явуулдаг хамгийн боломжийн одоо нөхцлөөр гишүүдэд аялуулдаг байгаа. Энэ компани олон улсын зах зээл дээрх одоо круиз аяллаа үнийг одоо тодорхой төвшөнд болгож буулгаж барьж чадсан. За энэ компанийг үүсгэн байгуулахаас өмнө энэ круиз аялал бол маш өндөр өртөгтэй аялал байсан. За 20-30 мянган доллар 40-50 саяар ингэж үнэлэгддэг байсан энэ өндөр өртөгтэй аяллыг яаж энэ үнийг одоо маш сайн буулгаж чадсан бэ гэхээр энэ компанийг байгуулахаас өмнө энэ далайн аяллаа компаниуд маань яадаг байсан гэхээр реклам бизнес урсгал зардалтай маш их хэмжээний хэдэн зуун мянган долларыг цацдаг байсан байна. За тэгэд нэг онгоцон дээр 5-6 мянга, 8-9 мянган хүмүүс аялдаг. Тэгээ энэ олон хүмүүсийг нэг дор дүүргэлт хийжээж энэ круиз онгоц маань ашигтай ажилдаг. За нэг онгоцон дээр гэхэд 1000-аас 2000 одоо ийм үйлчлэгээний албаныхан байдаг байхгүй юу? Тэгэхээр зэрэг энэ олон мянган одоо хүмүүсийг ая тухтай аялуулахын тулд энэ олон хүмүүс үйлчилж байна. За тэгээд энэ круиз дээр авж байгаа үйлчлэгээ 30 гаруй төрлийн үйлчлэгээ маань одоо үндсэн бүх үйлчлэгээ аяллахын үнд багтсан байдаг. Онгоцон дээр гараад бид нар бүх үйлчлэгийг үн төлбөргүй авдаг. За тийм учраас энэ аялал маань бол маш өндөр өртөгтэй байхаас өөр аргагүй ийм өндөр зэрэглэлийн аялал байгаа. За тэгээд энэ круиз компани маань энэ групп компани маань яаж үнийг буулгасан бэ гэхээр за манайг одоо клубээр дамжуулаад манай платформоор дамжуулаад маш олон аялагч нар одоо энэ онгоцнууд дээр дүүргэлт хийнэ. Тэгэхээр зэрэг одоо тухайн компаниуд маань бизнес урсгал зардалтай их хэмжээний тэр зардлыг одоо гаргах шаардлагагүй болж за тэндээс энэ компани маань маш их хэмнэлтийг хийж чадсан. За энэ хэмнэлтээсээ дахиад манай гишүүд яадаг вэ гэхээр зэрэг хуримтлаараа энэ компани гишүүдийнхээ аяллаа хуримтлалыг 2 дахин өсгөж өгдөг. За ингээд 2 дахин өсгөж өгдөг энэ боломжоор яадаг вэ гэхээр гишүүд маань тэр боломжийн одоо байршуулсан хямд үннээс дахиад хөнгөлт эдэлдэг. Ингэж одоо аяллаа үнийг маш сайн буулгаж чадсан учраас манай гишүүдэд маш том давуу тал хэмнэлттэй аялах боломж үүсдэг байна. За хэрвээ хүсэх юм бол ашиг орлоготой байх боломж байгаа. Тэгээд тэр энэ бол хувь хүн болгоны сонголт. Та хэрвээ хүсэх юм бол за бусдад бас энэ аяллыг одоо үнэхээр бодиттой ийм гоё аялах боломжийг бусдтай хуваалцсанаар аялсан түүхээ хуваалцсанараа энэ компаниас бас ашиг орлоготой байх юм боломж байдаг байна. За манайд гишүүн болохын тулд яаж гишүүнчил болдог вэ? Гишүүнчил болсноор ямар давуу тал үүсдэг юм бэ гэж. За одоо манай платформ дээр ингээд би сая хэлсэнтэй хамгийн боломжийн үн байршин. За манай одоо зөвхөн аялах сонирхолтой аялагчдын маань хувьд болохоор зэрэг 25% хөнгөлт эдлэх боломж үүсдэг. Хэрвээ боломж давуу талыг та ашиглаад эхлэх юм бол 50% хэмд аялах боломжтой болдог. За бүр одоо бизнес боломж давуу талыг нь нэлээд бас ингээд зориг болгоод жоохон ингээд бусдын төлөө жоохон ийм сэтгэл гаргаад нэлээд олон хүмүүс туслаад эхлэх юм бол бас 100% хөнгөлөлтөй аялах боломж ч үүсдэг. За аялж байхдаа та орлоготой болох ийм систем ингээд үйлчилж эхэлдэг байгаа. За ер нь бол энэ гоё онгоцон дээр гараад за энэ тансаг зэрэглэлийн үйлчлэгийг аваад аялсан хүмүүс аяллахаа түүхийг бусдтай хуваалцахгүй байна гэж байдаггүй. Тэгэхээр ер нь бол тэр боломж бол зүгээр та аяллахаа түүхийг хуваалцсанаар л танд давуу тал үүсдэг шүү. За тэгэд энэ круиз аялал маань ер нь бусад аяллуудаас юугаараа ялгаатай давуу талтай юм бэ? Ер нь олон янзын аялах юм боломжууд байгаа штэ. Бид нар янз янзын одоо боломжоор л аялдаг. За бид нар галт тэргээр аялна, онгоцоор яваад аялчин, өөрснөө өргөвчөө өрөөд аялчин, янз янзын боломжууд байгаа. За тэгэхээр зэрэг энэ круиз аялал гэдэг маань бусад аяллаас юугаар ялгаатай вэ гэхээр зэрэг хамгийн ая тухтай, хамгийн аюулгүй, хамгийн өндөр зэрэглэлийн аялал гэдгээр одоо тренд болж байгаа. За энэ круиз онгоцон дээр бүх насныхан тохирсон үйлчлэгээ байдаг. За хэрэг бага насны хүүхдүүдэд аваад аялах юм бол хүүхдүүд маань тохирсон насанд нь тохирсон тоглоомын төвүүд байна. Өсвөр насны хүүхдүүд тохирсон одоо виртуал тоглоомын төвүүд байна.
За өндөр настай бид нар аав ээж те араа ахмад насны хүмүүс маань аяллаа гэхэд тэдэрт маань тохирсон ийм тав тухтай тийм классик тийм орчин байна. За манай залуучууд аялах юм бол те одоо entertainment шоу үзүүлбэрүүд тэ хөлөг онгоцууд бас байна. За тэгэд нэг удаагийн аяллаараа энэ cruise-ээр аялж яхад яг хөхөр зөвхөн нэг улс орноор аялахгүй хэд хэдэн улс орны олон хотуудаар ингээд маш богинохон хугацаанд үзчих юм боломжтой. За тэр улс орноор аялахад бидэрт их хэмжээний зардал мөнгө гарахгүй. За буудлаас буудлын хооронд улсаас улсын хооронд бид нар ачаа бараагаа тээр төвөртөж явах тийм одоо ядрах зүдрэх зүйл байхгүйгээр бид нар cruise онгоцон дээрээ тансаг цэрэглийн бүх үйлчлэгийг аавна. За рестораны хоол хүнс, буфе хоолнууд, үзэр үйлчиргээ, entertainment, спортын клубүүд, усан бассейн, жакузи бүгд үн төлбөргүй байдаг байгаа. Бүгд аяллахаа үнд орсон байна. За хамгийн гол нь бидний гол зүйл нэг удаагийн аяллаараа хэд хэдэн улс орны хамгийн багадаа 3-аас 4 улс орны 5-6 хотоор аялдаг. Тэгээ хамгийн дээд зэргийн үйлчлэгийг бид нар cruise дээр авдаг. За платформ сайт бүгд монгол хэл дээр болсон байгаа. Бүх мэдээлэл монгол хэл дээр авна. За цаашлах юм бол 17 хэлний сонголттой байна. За бид нар зөвхөн Монголоос биш аль ч улс орноос гишүүдийг энэ клубтэй бас үүсгэж нэгтгэж болно. Урилга явуулаад аль ч улс орноос гишүүдийг бүртгэж болно. Одоогийн байдлаар 208 орноос гишүүдийг үүсгэж болж байна. За бүх мэдээлэл манай сайт монгол хэл дээр болсон. Бүх мэдээлэл монгол хэл дээр авна. За өшөө бүр цаашлах юм бол манай сайтн дээр та аль улс оронд очиод зайлшгүй таны үзэх ёстой тийм түүхэн дурсамжтай газар ямар газрууд байдаг вэ? Түүхэн тухайг нь бас оруулсан байдаг байгаа. Тэгэхээр бид нар очсон газар болгонд зайлшгүй үзэх ёстой гоё түүхэн дурсамжтай газруудынхаа түүхтэй аялахаас өмнө одоо бид нар маршрут аялал сонгоод маршрут тодорхой болцсон аялд гарахаас өмнө энэ сайтн дээрээсээ блог хэсгээс аялах газрынхаа гоё түүхэн дурсамжтай түүхүүдийг бид нар ингээд уншиж судлаад бас гоё мэдлэгтэй ингээд гоё зорилготой аялнаа. За нэг удаагийнхаа аяллаар бид нар ингээд нэг биш хэд хэдэн улс орны олон хотуудаар аялна гэдэг бол үнэхээр маш гоё тийм боломж байдаг. За би болохоор зэрэг бидний хамгийн эхний аялал ямар аялал байсан гэхээр 2022 оны 9 сард яг нөгөө хүнд цаг үе цар тахад нөгөө хэл хорой хаалттай байхад бид нар гишүүн болж исэн. За тэгээд 22 онд хамгийн анхны зах зээл Дубай Туркийн зах зээл нэгдсэн. Тэгээд Туркээр дамжаад бид нар 150 монголчууд маань ингээд чартер нислэг хийгээд Дубай аяллыг хийж исэн. За тэр 150 монголчуудынхаа аялсан видеог би бас та бүхэнд үзүүлье. За энэ видеогоо ер нь дараа нь видеонуудаа үзүүлье. Одоо би мэдээлэл явуулж презентацийн ярьж дуусгачаад дараа нь үзүүлье да. За энэ клуб зөвхөн одоо урилтаар ингээд та гишүүн болдог. За хэн нэг нь таныг одоо санал болгосон хүн чинь танд ингээд линк явуулнаа. Тэгэхээр та тэр линкээр ингээд өөрийнхөө аль биесны бичиг баримтныхаа одоо англи галгаар ингээд овг нэрээ хийгээд яг ашигладаг идэвхтэй мэйл хаягаараа хийж бүртгүүлнэ. Нууц код хийж мартаж болохгүй ингээд бүртгэлээ үүсгэн. За ингээд манай гишүүд өөрийнхөө виза картаар аяллахаа хуримтлалыг хийж эхэлдэг. За таны аяллаа хуримтлалыг компани 2 дахин өсгөж өгдөг. За ингээд 2 дахин өсөн нэмэгдсэн хуримтлалаа манайхан ашиглаад яадаг вэхээр зэрэг маш хэмнэлттэйгээр аяллаа захиалахын боломж бүрддэг байгаа. За аяллаа ингээд хуримтлалаа үүсгээд эхлэнгүүт танд яах вэ гэхээр бүх аяллаа дотоод нарийн мэдээллүүд, үн ханш, маршрут, за зочид буудал амралт, ресортууд, за
За дотоод байдал, өрөө тасалгаа, од зэрэглэл, газрын аяллууд, за бүх дотоод нарийн мэдээллүүдийг авах боломж танд нэгднэ. За ингээд төлбөрөө игээд баталгаажуулсан бол танд яах вэ гэхээр 2 янзын ийм виртуал карт үүсдэг байгаа. За энэ цэнхэр картыг юунд ашиглах вэ гэхээр зэрэг зочид буудал амралт ресортын захиалга хийхдээ хөнгөлтөндөө ашиглана. 10-аас 25% хүртэлх хөнгөлтийг эдлэнэ. За бид нар эхлээд манай аялагч нар яг нөхөр хоёр За мика агараа. Сэрэн хорлоо мика агараа. Сэрэн хорлоо мика агараа гिचэнд. За цэнхэр картнаас бид нар зочид буудал амралт ресортын захиалгыг хийхдээ 10-аас 25% хүртэлх хөнгөлтийг эдэлдэг. За энэ зочид буудал маань одоо бид нар жишээд манай монголчууд ч далайн гарцгүй улс орн учраас бид нар аль нэг одоо улс оронд очиж крүз онгоцон дээрээ бомтон дээр очтлоо мэдээж бид нар дамжиж очиж штэ. За тэгтээ бидэрт буудал хэрэг болвол за тэрнээс гадна заавал крүз аялгаар аялахтаа биш өөр ажил бизнесээр та гадаад дотоод явахдаа ч зочид буудал амралт ресортын үйлчлэг авах юм бол цэнхэр карта хөнгөлтөнд ашиглана. За мөн манай Монголын 15 зочид буудал орсон байгаа манай платформд. За тэгэхээр Монголдо бид нар буудлын үйлчлэгээ авъя гэвэл бас хөнгөлтөндөө ашиглаж болно. За хэрвээ та крузер хэд хэдэн удаа ингээд крузер аялчаад за одоо би крузер аялахгүй нэг далайн ирэг дээр нэг сайхан нэг 5-7 хоног амрыг. Тэ хаваа ирэг дээр ч юм уу Вьетнамд ч юм уу те. Тэгэх юм бол одоо платформ руугаа ороод тухайн тэр таны очих боломжтой газар чинь манай платформд ямар буудал одоо амралтын газрууд байна те тэр захиалгыг хийхдээ мөн бас хөнгөлт эдлэнэ. За мөн газрын аялалдаа бас хөнгөлт эдлэхэд ашигланаа. За тэгэхээр бид нар энэ цэнхэр картанд эхний бидний бүртгэлийн $100 нэг удаа энэ бидний цэнхэр картанд орчино. За бид нар дахиж цэнхэр картанда мөнгө хязгаарч хийхгүй. Гэхдээ бидний цэнхэр картанд яг гэхээр та аялах тусам таны цэнхэр картанд маш их хэмжээний одоо мөнгө хоригдлогддог байгаа. Энэ маш сонирхолтой. Тэгээд яаж мөнгө хоригдлогддог вэ гэдгийг би дараа нь хэлнэ. За манай зочид буудал амралт ресортууд өндөр зэрэглэлийнхэн ч байна, дундаа зэрэглэлийнхэн ч байна. За хямдууд нь ч байдаг. За Радиасан Блүү гэдэг энэ Дубайн одоо хамгийн төв хэсэгт байдаг 5 хоттой юм зочид буудал байгаа. Бид нар энд Дубай руу аялахдаа бууж исэн маш өндөр зэрэглэлийн буудал. За энэ буудал ороод ирсэн байдгийн. За Hilton гэдэг энэ 6-7 хоттой өндөр зэрэглэлийн буудлууд бол бүгд ороод ирсэн байгаа. Манай Монголын одоо Shangri-La, Radisson Blu, Kempisky, Novotel, Holiday гэдэг гэх мэтлэн нэг олон улсын зэрэгэлтэй буудлууд бол бүгд орсон байгаа. За бид нар аялахын тулд сар болгон $100 одоо хадгаламжийг та өөртөө зориулж өөрийнхөө виза картаар одоо сар болгон $100 хийж хуримтлаа үүсгэнэ. За бидний хийсэн $100 болгоныг компани 2 дахин өсгөн үржүүлж нэмэгдүүлж өгдөг. Тэгэхээр бидний аяллаа хадгаламжийг энэ компани маань 2 дахин өсгөж өгдөг. За бидний хийж байгаа $100 хэр найдвартай вэ гэж мэдээж манайхан хүн болгон бодож байгаа. Манай шинэ хүмүүс хүн болгон асуудаг. За тэгэхээр энэ Trust My Travel гэж олон улсын даатгалын компани байгаа. Маш өндөр зэрэглэлийн компани. За энийг бас манайхан судлах хэрэгтэй. Энэ компанитай манай энэ групп компани маань олон улсын түвшинд харилцан гэрээтэй хамтарч ажилладаг. Бидний карманаас гарч байгаа $100 болгоныг даатгадаг байгаа. Тэгэхээр таны карманаас гарч байгаа мөнгө ямар нэгэн эрсдэл байхгүй. За ямар нэгэн байдлаар энэ компани дампуурвал яах вэ? Энэ компани дампуурсан ч таны мөнгө даатгалтай учраас ямар нэгэн эрсдэл байхгүй гэж ойлгож байна. За гэхдээ энэ компани маань бол ер нь дампуурна гэж байхгүй. За тэгээ манай үүсгэн байгуулагч Майкл Хачисон гэдэг хүнийг олон улсад ингээд бас уулзалт хийгээ явж байхад нэг хүн асуусан гэж байгаа. За хэрвээ танай компани дампуурчвал яах вэ? Бидний мөнгө яах вэ? За хэрвээ манай компани ямар нөхцөл дампуурах вэ гэхээр зэрэг энэ дэлхийн одоо далайн ус ширгсэн цагт л манай компани дампуурнаа. Бусад тохиолдолд манай компани дампуурахгүй гэдгээ аль бие ёсоор
одоо итгэлтэйгээр компани захирал маань хэлсэн байдгийг. Тэгэхээр энэ үүсгэн байгуулж Майкл Хажисон, Франк Адена энэ үүсгэн байгууллагыг өөрснөө одоо дэлхийн одоо маш олон компаниудын бизнесийн зөвлөхөр ажиллаж исэн нэгдүгээр. Хоёрдугаарт Майкл Хажисон өөрөө олон улсын түвшинд маш өндөр мэрэгсэн эрсдлийн одоо мэрэгчлэн гэдгээр маш их өндөр алдаршсан хүн юм бэлээ. Тэгэхээр одоо бид нар ингээд энэ компанид гишүүн жил болоод 3 жил гарсан болж байна. Тэгэхээр энэ хугацаанд энэ компанийн одоо үйл ажиллагаатай бол нь танилцаад ингээд 3 жил энэ компани платформ дээрээс ингээд явж байхад алхам тутамдаа бидний одоо аялагч нарынхаа, үйлчлүүлэгч нарынхаа эрсдэлгүй талыг маш өндөр тооцож энэ бизнесийг төлөвлөсөн байдаг. За манай гишүүд ч гэсэн бас энийг анзаардаг бах те. Манай шинэ хүмүүс ч гэсэн энэ дээр бол 100% итгэлтэй байж болно. Тэгээ өөрснөө гишүүн болоод орж ирсэн цагаас эхлээд энэ компанийн одоо харилцаа холбоо хэрхэн танд ажиллаж байгааг бас та мэдрэх болно. За ингээд хуримтлаа үүсгээд эхэлсэн бол та аяллуудаа ингээд хүссэн үедээ сонгож, үзэж, судлаж болно. Аялал захиалахаас өмнө. За бид нар юу яа? Энэ 20,000 гаруй аяллыг бид нар ингээ бүгдийг үзэж судлана гэвэл бас аяг хэцүү шттэ. Ерөнхийд нь бид нар үзэж боломжтой. За яг та хүссэн аяллаа өөрөө төлөвлөж, аяллаа сонгож ингэж үзэж судалж болно. За үнийн сонголтыг та өөрөө хийдэг байгаа. Та хэмд аял сонирхож гэнэ үү? Үнэтэй аял сонирхож гэнэ үү? Тэ? Аль нь байна? За аялах газраа сонгоно. Та аль улс орны төв рүү хаашаа аялмаар байна? Тэ аль улс орны аль хотоос эхлэлтэй хаана төгсгөлтэй аялал үзмээр байна. Сонир аялмаар байна. Тэр болгоноогоо сонгоно. Хизээ аялахаа бас та өөрөө төлөвлөнө. За тэгэхээр бид нар нөгөө тур компани шиг ажилдаггүй байхгүй юу? Одоо ингээд ийшээ ингээд аялал гарах гэж шүү. Энэ аялал бүртгүүлээрэ гэж бид нар тэр дундын зуршлалд авч тур компани шиг тэгэж үйл ажиллагаа явуулдаггүй. Зүгээр чиглүүлдэг, зөвлөдөг. Манай ороод ирсэн гишүүд биднэртэй яг адилхан ижил төвшний мэдээлэл, маршрут, платформер одоо мэдээлэлээр хангагддаг байгаа. За тэгэхээр хизээ аялах хэрэг үүсдэг юм бэ гэж хүн болгон боддог. За хэрвээ та энэ клауд гишүүнжил болоод хуримтлаа үүсгээд эхэлсэн л бол та хизээ ч аялал захиалж болно. Хамгийн ойрхондоо аялал захиалж байгаа хүмүүс маань 3 сарын дараах аяллыг захиалдаг. За тэгэхээр та өнөөдөр гишүүн болоод хэрвээ аялах гэж яарч ивэл нь маргааш юм уу те баталгаажуулалтаа хийцэн л та аялал захиалж болно. Яг хөө хэдэн сар нөгөө хуримтлаа үүсгэж агаад компаниас нөгөө нэмж өгж байгаа $100-ыг та хэдэн сар авж агаад аялал захиалвал мэдээч та арай ашигтай штэ. Тэгэхээр зэрэг бүх энэ аялах төлөвлөгөө хизээ аялах уу, хэдүүлээ аялах уу, за бүх юма та өөрөө төлөвлөнө. Тэгэхээр хэдэн сар хуримтлал үүсгэж агаад аялал захиалвал танд ашигтай гэж бид нар зөвлөнө. За аялын компани бас та өөрөө сонгох боломжтой. За аялын компани маань онгоцууд маань өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг байхгүй юу? Жишээлбэл одоо бид нар бага насны хүүхдүүдтэйгээ аялах юм бол Disney Cruise гэж байна. За илүү одоо entertainment show үзүүлбэртэй онгоцон дээр аялмаар байвал нь бас тийм онгоцлохгүй байна. За илүү классик төвшний онгоцон дээр аялмаар байна уу те онгоцоо өөртөө сонгоно. За үнийн саналыг та бүхэн бас харьцуулт би ингээд өөр яг бодит нөгөө аяллахаа түүх дээрээс ингээд улбалж хийсэн байгаа. За Итали, Испани, Францын газар дэндийн тэнгисийн аяллаар Дубайгаас эренгүүтээ аялсан. За намайг яг аялаад ингээд ирсний дараахан манай аялал жуулчлалын компаниар манай одууд аялсан. За од заяа, ганхүү өнтер гэдэг олонний танил манай аялагч нар аялсан. За тэд нар болохоор яасан гэхээр нэг аялал жуулчлалын компаниар аялсан байсан. За тэр компани нэг хүн 7 хоногийн аяллыг $2,500 дунджаар $2,500 аялсан байсан. За тэгтэл яг тэр газар нутгийн тэнгисийн 7 шөнө 8 өдрийн аяллыг яг тэр принцесс онгоцон дээр одоо надтай хамт аялсан манай хосууд гэр бүлүүд маань тэр энгийн өрөөнд хамгийн хямдхан өрөөнд нь за $1,200-аас $1,600 захиалга хийсэн. Хосоороо штэ 2 хүний үн. За энэ үнний 50%-ийг нь яадгүй гэхээр зэрэг 2 дахин өссөн нөгөө хуримтлаасаа ашигладаг байхгүй юу. Тэгэхээр өшөө илүү хэмнэлт хийгдэж байгаа. За үнийн харьцуултын хувьд л ийм ялгаатай байдаг байгаа. Тэгэхээр та бүхэн бас эндээс дүгнэлт хийнэж хэрвээ та аялье гэж төлөвлөж байгаа бол банкнд мөнгө хадгалах уу? Энэ клубт одоо нэгдээд хуримтлаа үүсгэх үү?
Тэгэхээр 2 дахин өсөн нэмэгдсэн хуримтлалынхаа бид нар хуримтлаа аяллахаа үнийг 50% нь ашиглаад аяллаа захиална гэдэг бол маш том хэмнэлт эндээс үүсдэг. За хэрхэн яаж гишүүн болох вэ? За одоо таныг энийг санал болгож байгаа хэн нэгэн танд урьсан байгаа те тэр хүн танд линкээ явуулна. За тэр хүний линкээр та бүртгэлээ хийлгээд өөрийнхөө виза картаар төлбөрөө төлнө. За түншээр хэрвээ бүртгүүлийг гэвэл $95 та бүртгүүлнэ. Энэ $95 хийж байгаа түншүүд маань энэ хүмүүсүүд аялахгүй. Аялын хуримтлал үүсэхгүй зөвхөн нөгөө давуу тал бизнес боломжийг энэ компаниас орлоготой болох сонирхолтой байна гэсэн. За тийм хүмүүс $95 түншилж болно. За хоёр дахь сонголт нь за би тэр боломж давуу талыг ашиглахгүй би зүгээр аялна. Хуримтлаа үүсгэж агаад сайхан аялагч бай гэж байгаа хүмүүс маань $200 бүртгүүлнэ. За $200-ын $100 нь таны цэнхэр картанд 100-аар орчино. За энэ цэнхэр картанд ингээд $100-ын хуримтлал эхний хуримтлал үүсчин. Энээс цааш биднэрт манай гишүүд энэ цэнхэр картанд өөрөөсөө хизээч бэлэн мөнгө хийдэггүй. За бидний нөгөө нэг $200 нөгөө нэг 100 нь яах вэ гэхээр таны аяллаа хуримтлал юм байна. Хуримтлал учраас компани нөгөө гэрээнд заасныхаа дагуу яах вэ гэхээр таны $100 дээр бонус $100 нэмж өгнө. За ингээд 200 болоод 2 дахин өсөн нэмэгдээд таны энэ шар алтан картанд шагналын оноо нэртэйгээр таны аяллаа хуримтлал хадгалагдана. За ингээд үндсэндээ таны $200 чинь танд өөрт чинь буцаад $300 болоод орчиж байгаа. За энэ гишүүн маань цаашдаа яах вэ гэхээр за эхний сардаа ингээд та 200 шагналын оноо буюу $200-ын хуримтлалтай болчихж байгаа. За өнөөдөр ингээд та шийдрээ гаргаад төлбөрөө хийгээд баталгаажуулалтаа хийгээд хуримтлаа үүсгээд эхэлчлээ гэж бодъё. За тэгэх юм бол дараа сарын яг өнөөдөр чинь 8 сарын 30 байгаа тий. За 9 сарын 30 гэхэд таны хуримтлал за 1-2 хоногийн наан бас үүсээд байдаг байгаа. За 28-9 гэхэд таны нэхэмжлэх үүсчих нь байна. Та $100 нэмээд хийлээ. $400 буюу 400 шагналын оноотой болчих. За 3 дахь сардаа 100-аа хийлээ 600, 4 дахь сардаа хийлээ ингээд 800 болоод яваад байна. Тэгээ тийм учраас манай гишүүд яах вэ гэхээр сар болгон $100-ийнхоо энэ хуримтлалыг алдахгүй сар болгон хийгээд компаниас өгж байгаа $100 бонусыг алдахгүй авах тусмаа манай гишүүдэд илүү ашигтай гэсэн үг. Жилдээ 1 биш 2, 3 удаа аялах боломж үүснэ. За манай платформ дээр байдаг аяллаа үн дандаа 2 хүний үн гэдэг. Хосоор аялах эрх нэгддэг байгаа. Тэгэхээр манай гишүүн болсон аккаунтны эзэн өөрөөсөө гадна хэн нэгнийг аваад аялнаа. Тэр дагаж явж байгаа хүн заавал гишүүн байх албагүй. Тэр хүн одоо мөнгө төлөхгүй те тантай хамт аялж байгаа хүн. Манай дээр ягаад байж байгаа хүн та ганцаараа аялсан ч тэр үнээр аялна. Хосоор аялсан ч тэр үнээр аялна. За ингээд гишүүнчлийн гэрээ гэж байдаг байгаа. Манай гишүүд гэрээтэйгээ маш сайн танилцах хэрэгтэй. Тэгээ энэ компани маань Америкийн компани, дээрээс нь технологийн компани. Гэрээ дүрм журм, ёс зүйн дүрм журмаараа бүх одоо хууль эрх зүйн бүх зүйлүүдэд зохицуулж явдаг байгаа. За ингээд энэ компани маань дэлхийн одоо ийм өндөр зэрэглэлийн чансаатай ийм үйлчлэгийг гишүүдтэй 2 дахин өсгөн нэмэгдүүлж байгаа аяллаа хуримтлал хэмнэлтээс давуу тал боломжуудыг үүсгэж өгдөг. За мөн ийм бас боломж байгаа. Ер нь хүн ганцаараа аялдаггүй. Ер нь ганцаараа аялах уйтгартай. Үгүйдэл бид нар гэр бүлээрээ аялна, хосоороо аялна, найзуудаараа аялах хамгийн гоё идэг. За одоо хамт олноороо аялж гэн байгуулгаараа. За илүү клубээрээ те яг ашиг сонирхол одоо нэгтэй клубээрээ бас аялж гэн. За хэрвээ та ганцаараа биш за аялах найзууд намайг тойрсон аялах найзууд байгаа хамт одоо аялын бага бүрдүүлж байгаад аялнаа гэх юм бол та одоо түншлэх бас давуу эрхийг эдэлж болно. За $295-аар та энэ компаниас бизнес эрхтэй аялагч буюу түнш гишүүн болж болно. Энэ юу гэсэн үг вэ гэхээр зэрэг та өөрөөсөө бас нөгөө хамт аялах найзуудыгаа гишүүнчил болгох тэр эрхийг авч байгаа гэсэн үг. $295-аар. За ялгаагүй таны цэнхэр картанд чинь $100 нь орчино.
За нөгөө нэг 100 чинь 200 болоод таны алтан картанд орчин. За $95 энэ хүн маань одоо хүн бүртгэх эрх авж байгаа. Хүн бүртгэх линк үүсчдэг. За дээрэс нь энэ компаниас одоо авч болох ямар л ашиг давуу тал боломжууд байна уу? Бүх давуу талыг эдлэх эрхтэй болчихж байгаа хүн гэсэн үг. За тэгээ энэ хүн маань хэрвээ та бизнесээр нь ерөнхийдөө зорж ажиллах гэж байгаа бол танд зориулсан одоо яаж бага бүрдүүлдгийг, за баг бүрдүүлснээр надад ямар ашиг давуу тал үүсдгийг, энэ компани урамшууллын системийг хэрхэн яаж ажилтгийг, тэгээ хэдийн хэмжээний урамшуул би авдаг юм бэ гэдэг бүх сургалтууд зөвлөгөөнүүд нь за видеогоор ингээд арын оффст орцсон байдаг. За тэднээсээ бид нар яг хөөр бүх юмаа үзээд судлаад энэ компани талаарх бүх одоо давуу талыг эдлэх боломжуудаас судалждаг байгаа. За ер нь хэрвээ та $295 сонголтыг хийгээ хамт аялах идэвхтэй 5 одоо найзуудыгаа гишүүн болгоод хамтдаа аялах юм гоё бага бүрдүүлчлээ гэж бодоход танд ямар давуу тал үүсэх вэ гэхээр за таны санал болгосон 5 найз чинь ингээд сар болгон хуримтлаа хийгээд яваад байхаар яадаг вэ гэхээр компани таны өөрийн чинь хуримтлыг компаниас таны алтан карт руу компаниас хийж өгөх юм боломж бүрддэг байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр таны гишүүнчлэл үнэгүй болж байгаа гэсэн. Тэгэхээр таны санал болгосон хүмүүс хуримтлаад сар болгон хийгээд байхаар яах вэ гэхээр таны хийх ёстой байсан $100 дээр компани $100 нэмээд $200 буюу 200 шагналын онооны аяллаа хуримтлалыг таны алтан картанд компаниас хийж өгöd идэг. Ийм гоё боломж бүрддэг. За тэгэхээр бид нар бол ер нь энэ $295 сонголт орж ирж байгаа тэр хүмүүстээ энэ 5 гишүүнтэй болтол нь бид нар тусалдаг, дэмждэг, зөөлдөг. За хүмүүст нь бас мэдээллийн одоо өгөхтэй бүх талаар ингээд тусаж дэмждэг байгаа. За ингээд идэвхтэй 5 хүнтэй болчихгонгууд яадаг вэ зэрэг танд ийм та team leader гэсэн ийм сертификатны эзэн болдог. Энэ компаниас танд батламж ирүүлж байгаа гэсэн үг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр та 5 одоо гишүүнтэй аялагчийн багийг бүрдүүлж чадсан байна. Тийм учраас та бүтэн жилийн хугацаанд $2400 энэ аяллаа одоо хуримтлалыг компаниас авах эрхтэй боллоо. Аялалдаа энэ $2400 зарцуулаарай гэд ийм сертификатыг ирүүлдэг байгаа. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Бүтэн жилийн турш та $200 одоо аяллаа хуримтлалыг хадгаламжийг компаниас аваад авах боломж та өөртөө 5 гишүүдийг 5 гэр бүлийг энэ гоё аялах боломжинд одоо санал болгосноор л тань дээр ийм давуу тал үүсгэнэ. Тэр 5 гишүүн мөн яг адилхан ийм эрх тэр хүмүүст байгаа. Яг адилхан мэдээлэл аяллаа маршрут зөвлөгөөгөөр бид нар компаниас хангагддаг байгаа. За одоо бид нар нөгөө шагналын оноогоо ашиглаж яаж аяллаа захиалдаг юм бэ гэдгийг бас тайлбарлая. За одоо бид нар 4 сар хуримтлаа хийцэн хүний хувьд $400 800 шагналын оноотой болсон хүний хувьд яаж аялал захиалагдах вэ гэдгийг жишээ авъя. За жишээлбэл энэ $960 аялал байна. 5 хоттой Коста ийм онгоцон дээр байна. За энэ онгоц бол маш гоё Италийн ийм онгоцтой компани байгаа. Нилээн entertainment ийм шоу талтай ийм одоо тийм онгоц. За $960 аялал. Энэ 2 хүний үн байгаа. Хосороо круиз дээр 7 шин 8 өдрийн за энгийн өрөөний үн, эренгийн өрөөнд аялахад ийм үнэтэй байна тий ойролцоогоор. Эрт төлөвлөх юм бол ийм хямдхан аяллууд байдаг байгаа шүү. За одоо бол ер нь нөгөө аялагч нарын тоо бас ихсээд бас үнийн аяллаа маань үн жоохон энэс арга жоохон өндөр хадаад байгаа. Өндөрдөл $1000 доллартай. За тэгэхээр $960 аяллаа үнийн дүнгийн 50%-ийг нь бид нар нөгөө 2 дахин өссөн аяллаа хуримтлаас ашиглана. За жишээлбэл $960 аялал захиаллаа гэж бодъё. 50% болох $480 буюу 480 шагналын оноог бид нар алтан картнасаа төлөөд $480-ыг та өөрийнхөө виза картаар бэлнээр төлнө. За ингээд аялал захиалагдчихлаа. Аялал захиалагдаад таны одоо захиалгын тасалбар мэйл хаягаар чи хүрээд ирчихнэ. За ингээд бонусийн хуваар хүртэл хүрээд ирдэг байгаа цаг минуттайгаа. За ингээд бэлэн төлсөн $480-ыг компани таны цэнхэр картанд яг энэ үнийн дүнгээр нь буцаагаад танд хийгээд тэр дор нь хийгээд өгдөг.
Тэгэхээр энэ $480 бид нар дараагийн нөгөө үйлчлэгээ авахдаа зочид буудал амралт ресортын захиалга хийхдээ хөнгөлөлтөндөө 10-25% хөнгөлөлтөнд ашиглана. Дээрээс нь онцгой аяллалынхаа хөнгөлөлтөнд бас ашиглаж болдог. За тэр онцгой аялал гэдэг тусгай ингээд нэг юм аялал хэдэн цөөхөн аялал санал болгосон байдаг. Тэр аялал 25% хөнгөлөлтөнд энэ цэнхэр картнасаа бас ашиглаж болдог байгаа шүү. За $1600 аялал байх юм бол яах нь вэ? Жишээлбэл $400 нь $800 болцсон байгаа ийм хүмүүс маань $1600-ийн 50% болох $800 буюу 800 шагналын оноогоо энэ алтан картнасаа 100% ашиглаж байгаа шүү. За ингээд үлдсэн $800 яах вэ гэхээр өөрийнхөө виза картаар бэлнээр нь төлнө. За таны бэлэн төлсөн $800 мөн таны цэнхэр карт руу орчих. За ингээд бид нар энэ өмнө нь ашигласан энэ бэлэн мөнгөө яах нь дараагийн үйлчлэгээндээ хөнгөлөлтөндөө ашиглана гэсэн. За энэ бол маш том гоё боломж байгаа зү тий. За манайхан асуулт байвал нь чат дээр бичиж байгаарай. За аялал захиалга буцаагдахгүй. Тэгэхээр бид нар аяллаа маш сайн төлөвлөн, ажил бизнесээ зохицуулна, хамт аялах хүнээ тоочноо болгоно. Тийм учраас аялал буцаагдахгүй учраас маш сайн одоо төлөвлөгөөтэйгээр аяллаа захиалах хэрэгтэй байдаг. За бүр гарцаагүй, яалтчгүй нэг хүндэтгэх шалтгаанаар ямар нэгэн байдлаар би аялахгүй болчих чаддгүй гэж бодож ивэл нь хамгаалттайгаар аялал захиалдаг болсон байгаа шүү. За тэгэхээр хамгаалттайгаар аялал захиалахад бага хэмжээний ийм шимтгэл төлнө. За ингээд шимтгэл төлөөд та аялал захиалсан тохиолдолд одоо маш онцгой шалтгаанаар аялалдаа гарч чадхаа боллоо гэхэд за таны бэлэн мөнгө цэнхэр таны өөрийн чинь виза картанда таны аялын энэ шагналын оноо чинь шагналын онооныхаа картанд буцаад орчихдог байгаа. За тэгээд манай клубын гишүүдэд одоо үүсэж байгаа ийм гоё чансаатай аяллыг ийм одоо хөнгөлөлтөөр авах боломж бол тийм Inclusive Club-ын гишүүдэд л байдаг. Ийм гоё боломж өөр бол хаач байхгүй. За тэгээд та бүхэн маань хамгийн одоо хайртай дотны хүмүүстэйгээ энэ клубын шоу маань аялахад бүх одоо боломжууд нээлттэй байна. За асуулт байвал та бүхэн маань асууж болно. За манай монголчуудын аялсан 150 байна уу? байна. За би асуу. За. Шимтгэл хамгаалттай захиалга хийгддэг болсон гэсэн шүү дээ. Ааха. Одоо ямар хувийн шимтгэл тэр нь тодорхой байгаа юу? Тодорхой байгаа. Манайхан нөгөө гэрээ нөгөө ороод үзээрэй. Ямар хуваар? Юу яадаг? Тэрийг яг аялал захиалгаас өмнө яг шийдрээ гаргасан байх ёстой. Би хамгаалалттай захиалах уу, хамгаалтгүй захиалах уу гэдгийг шийдрээ гаргасан байх ёстой. Хэрвээ нэгэнтээ аялал захиалагдсан хойно юу яавал одоо би хамгаалалт авъя гэвэл болохгүй. За нэг 8-10% шимтгэл авч гинүү. Тэр төлөөд захиалсан тохиолдолд онцгой тохиолдолд шүү. Ямар нэгэн байдлаар хүндэтгэх шалтгаанаар явж чадахгүй боллоо гэхэд аяллаа үнийг буцаа олгод хийдэг. Аялал захиалчаад ямар ч хүндэтгэх шалтгаангүйгээр аялалдаа одоо би явах боллоо угаасаа амжихгүй нэ гэсэн тоолонгоор буцаа олголт бас хийгдэхгүй. Ааха. Тэгээ хүндэтгэх шалтгаанаа бүр ингээд нотлохын хэрвээ ингээд ямар нэгэн одоо хүнд өвчтэй болсон уу, ямар нэгэн одоо гинтийн осол аваар болсон уу яасан те хүндэтгэх шалтгааныг нотлоод компани руугаа ингээд бүх зүйлээ нотлсон тохиолдолд буцаа олголт хийгдэнэ. Тэгэхээр нэг асуулт байна. Сар бүр 100-аа хийхгүй тохиолдолд ингээд завсардах юм уу? Нэг сар авах тохиолдолд ер нь яаж үргэлжлэх үү? Нөлөөлөх үү? Нэг юм уу 2 сар хуримтлаг хийхгүй байхад бол гайгүй. Яг уу та тухайн сарын бонусаа авч чадахгүй л алдчихна гэсэн үг. 3 сараас дээш хугацаагаар та хуримтлаг хийхгүй тохиолдолд компани нэмж өгсөн нөгөө бонус $100-уудаа буцаагаад татчихдаг. Тэр компаниас нэмж өгж байгаа бонус 100 маань бидэрт нөгөө хамгийн гол нь хэмнэлттэй аялах боломжийг өгöd байгаа шүү дээ. Тэгэхээр
Аа. нэг юм уу 2 сар л хурлаа хийхгүй байж болно. Тэрнээс дээш хугацаагаар хийхгүй байж болохгүй л гэсэн үг. За. Сайн байцгаана уу эрхэм сайхан хүмүүсээ. Энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Би дуучин хөтлөгч Номика байна. За би яг одоо MSC Bilisma гээд хөлөг онгоцсон дээр байна. За тэгээд хөлөг онгоц маань 19 давхар хүний амрах цэнгэх бүх боломжийг хангасан үнэхээр гайхалтай цаашин хочиг үнэхээр гайхалтай хөлөг онгоц байна. Тэгээд энэ хөлөг онгоцсон дээр 150 монголчууд аялж амарч яваа. Мэдээж дэлхийн олон улс орны аялагчид амарч яваа. Тэгээд далаад галцгүй манай монголчуудад далаа дотор хөлөг онгоцсон дээр аялж амарна гэдэг бол тун гайхалтай. Эдгээр аялагчид маань бүгдээрээ инкрузийн аялагчид. Маш олон хүмүүс инкрузээр аялах нь боломжгүй гэж үздэг. Боломжгүй зүйл гэж үгүй. Инкруз тавтаа морь. бидний хамгийн анхны одоо нөгөө 22 оны 5 сард
монголчууд 150-аар бид нар Мятийн онгоцыг чартернслэг хийгээд Дубай Арабын тэнгисээр аялж ирсэн Дубай, Абу Даби, Катарын аяллыг хийж монголчуудтай энэ круиз аяллыг хамгийн анх ингээд гоё зам мөрийг гаргаж үнэхээр үнэн гэдгийг баталж байдаг. Энэ аялал маань өөрөө маш их тансаг, маш өндөр зэрэглэх учраас нөгөө анх бол хүмүүс итгэдэггүй байсан. Одоо бол нь 2000-аад хүмүүс аялсан бүх зүйл бодит болсон. За та бүхэнд би бас нэг Virginia за World Europa гэд 2021 оны биш 22 23 оны хамгийн цаашин сүлийн онгоцыг нэг видеог үзүүлье. За энэ онгоцон дээрх ресторан, энэ хоол хүнс бүгд үн төлбөргүй байдаг байгаа. За орой болгон энэ онгоцон дээр бид нар энэ тансаг зэрэглэлийн ресторанд үн төлбөргүй хоолно гэдэг бол маш гайхалтай. За тэгэхэд хоолны соёл гэдэг юм бол Европод энэ өндөр хөгжилтэй орнууд маш өндөр түвшинд тавигдсан байдаг учраас маш өндөр түвшинд зэрэглэлийн хоолыг бид нар үн төлбөргүй орно. За буфе хоолнууд үн төлбөргүй байгаа. За энэ хүүхдүүд маань тохирсон ингээд өдөр өнжүүлэх тоглоомын төвөд байнга ажиллаж байдаг. За энэ ресторанд ийм л ресторан бид үн төлбөргүй хоолдог. За тэгэхээр энэ рестораныхаа захиалганд яадаг вэ гэхээр урд өдөр нь бид нар өрөөнөөсөө телевизээр дээр ингээд захиалга өгчдөг. За энэ бүхэ хоолнд л өдөртөө 2-3 удаа бид нар бол ингээд дуртай үедээ хооллох бүрэн боломжтой байдаг. За одоо энэ круиз дээр манайхан хурмаа хийжээ. Манай анхны одоо 2-3 хурмаа хийсэн. За энэ шөнийн клуб, найт клубууд, спортын клубууд, тэгээ усан бассейн, жакузи бүгд аяллахаа үнд орсон байна. Бид нар энд мөнгө төлөхгүй. За алкогольны уух зүйл авах бол бид нар харин мөнгө төлнө. За спа гоо сайхны үйлчилгээ нэмэлтээр авбал та мөнгө төлнө. Бусад тохиолдолд мөнгө төлөхгүй. За дэлгүүр дэлхийн одоо брэндүүд онгоцон дээр төвлөрсөн байдаг байгаа. За бид нар шопингоо хийн. За тэгвэл энэ онгоцон дээр бас маш өндөр сэлүүд зарлагддаг. За казино дээд зэргийн бас хөгжсөн байдаг энэ онгоцон дээр. За спортын заалнууд хөл бөмбөгийн талбай хүртэл байна. Одоо байгууллагууд ойн арга хэмжээгээр бас энэ круизтер хийдэг болж байна. За төгсөлтийн анги хамт олноор найзуудаараа бас аялдаг болж байна. Ойн арга хэмжээгээр круизтер хийдэг болж байна. Хүүхдүүдийнхээ хурмыг одоо бас энэ круизтер бид нар төлөвлөж байна. За одоо 9 сар гэхэд манайхаас хүүхдүүдийнхээ хурмыг төлөвлөж байна. За сая манай нэг хүн бас Азийн аяллаар явтаа хөрмөө хийгээд ирсэн. Тэр бол маш том сюрприз одоо монголчуудтай барихаар удахгүй контент юу гарах гэж байгаа. За дэлхийн брэндүүд энэ дээр одоо хамгийн жинхэнэ ориг брэндүүд төвлөрсөн байдаг. За аялал төгсөх үеэр одоо сэл зарлагддаг, маш өндөр сэл зарлагддаг байгаа. За энэ фитнес клуб, спортын клубуд бүгд үн төлбөргүй байдаг байгаа. За энэ бол бүгд тансаг онгоц нөө. Энэ бол сая бүр цоо шинээр ашиглалтанд орсон юм World Europa гэдэг бид энэ онгоцон дээр хараахан гарч үзээгүй байгаа.
За тэгээ ер нь одоо сүүлийн онгоцнууд бүр илүү тансаг маш их тийм өндөр зэрэглэл нь бол бүр өндөр болж байгаа. За 25 оноос манай Азийн зах зээл дээр Disney Cruise тавигдахаар төлөвлөгдөж байгаа. За тэгэхээр зэрэг бид нар хүүхдүүдээ бага насны хүүхдүүдээ аваад аялье гэвэл манай монголчуудад хамгийн бас ойрхон таатай боломж бүрдэж байгаа. Cruise аяллаар хүүхдүүдээ аваад явхад Азиас манай монголчуудад хамгийн бас хямд нөхцлөөр нөгөө нэг онгоцон дээр гарчих боломжтой учраас за та бүхэн би бас дахиад нэг өөр нэг Virgin Voyage гэдэг нэмэх 21 буюу насан турш дээрээс тийм гоё шоуны онгоц бас манай энэ cruise ороод ирсэн байгаа. За энэ видеог нэг үзүүлж. Now we're voyaging. Come on, come on, come on, come on, come on, chameleon. You come and go, you come and go. Loving would be easy if your colors were like my dream. Red, gold, and green. Red, gold, and green. Come on, come on, come on, come on, come on, chameleon. You come and go, you come and go. Loving will be easy if your colors are like my dream. Red, gold, and green. Red, gold, and green. Come on, come on, come on, come on, come on, chameleon. Now we're voyaging. За манайх өөр асуух зүйл байна уу? За тэгээд Азамара принцесс энэ гээд нэлээд тийм классик төвшний тэгээд маш гоё тийм тайван орчинтай бас онгоцууд бас байгаа. За маш ойлгомжтой тайлбарлаж өгсөн. Цаматай баярлалаа. За баярлалаа. За ойлгомжтой байж чадсан бол та бүхэнд бас баярлалаа. Тэгээд за хэрвээ манайхан илүү давуу шал боломжуудыг сонирхож ивэл нь бас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж ивэл нь дараагийн одоо гишүүнчил болоод ороод ирсний дараагаар бид нар яах вэ гэхээр өшөө давуу талуудыг бас та бүхэнд нарийн тайлбарлаж өгнө. За яг аялал нөгөө захиалгатай холбоотой яг нөгөө онгоцны нөгөө яг cruise аялалтайгаа холбоотой асууж тодруулах зүйл байна уу манайхаа? За байхгүй бол ингээд өнөөдрийнхөө мэдээллийг өндөрлөе. За хэрвээ та давуу тал боломжийг түлхүү ашиглахыг хүсэж байвал нь за би нэг видео үзүүлээд юугээ төгсгчээ. Нэгэнтээ манай гишүүн болсон хүн болгон угаасаа аялах нь бол тодорхой. За аялаад бидэрт бас давуу тал ямар давуу тал байдгийг болоо гэдгийг харуулсан нэг видео байгаа. Энийг та бүхэнд үзүүлээд тэгээд Cruiser аялагч нарын Incruises клубт тавтай морилоорой. Incruises клуб нь гайхамшигт cruise аялалд хэн бүхнийг нэгтгэж аз жаргалтай хамт олныг бий болгохыг эрмэлздэг юм. Далаа тэнгисээр дэлхийн өнцөг булан бүрт хүрч аялан шин нээлтүүдийг хийж бид бүгдтэй хамт байх ижил сонирхол хүсэл тэмүүлэлтэй хэн бүхэнд манай утгаалга үргэлж нээлттэй юм. Incruises клуб нь гэрвэл найз нөхдийн хамт cruiser аялах дэлхийн анхны клуб юм. Тухлаг тансаг орчныг бүрдүүлсэн аврах том хөлөг онгоцоор хаяа хязгааргүй далаа тэнгисийн хатлан өрөнд орны гайхамшигт хотуудаар аялах cruise аялалд нийт өртгийнхэн талзардлаар эсвэл бүр огт мөнгө төлөхгүйгээр хэрхэн явж болох цоошин боломжийг бид танд нээж өгнө.
Круизер аялагч нарын In-Cruises клуб нь өртөг өндөртэй реклам сурталчилгаанд болон зуучлагч аялал жуулчлалын товчоонуудад төлбөр хөөс төлөхгүй круизер аялагч нарынхан эрх ашиг руу шууд чиглэсэн урамшууллын онцгой хөтөлбөрөөр хэрэгжүүлснээр аяллахын үнийг 50% хүртэл нь хямдруулахаас гадна бүр ямар ч үн төлбөр төлөхгүйгээр аялах итгэмээргүй боломжийг аялагчтан олгодгоорон онцлогтой юм. Энэ бол хаанч байдаггүй гайхамшигтай боломж. Карибын тэнгисийн гайхалтай улсууд болох Санхуа, Порто-Рико, үзэсгэлэн төгс Барбадос арал, эсвэл Виржиний арлууд дахь далайн эргийн наран шарлага, Испанийн Барселона, Ром, Флоренц, Италийн Венец зэрэг түүхэн дурсгал хотууд болон үзэсгэлэн арлуудаар хямд үнээр эсвэл бүр үн төлбөргүйгээр жил бүр аялах тухайд та юу гэж бодож байна? Лондон, Норвеги дэх сэтгэл хөдлөмж фьордууд, Шведийн нийслэл Стокгольм, Скандинав, эсвэл Азийн Гонконг, Токио, Стамбул, энэтхэг Дубай гэх зэрэг үзэсгэлэн хотуудыг гэр бүл, найз нөхдийнхээ хамтаар аврах том хөлөг онгоцоор далай тэнгисийг гатлан очин үзэж байна гэд төсөөлдөө. Энэ бол мөрөөдөл биш. Бид үүнийг бодит аялал болгож танд хүргэж байна. Яаж вэ гэж үү? За тэгвэл эхлээд бодит байдлыг харцгаая. Бодит амьдрал дээр хүмүүсийн ихэнх хувь нь круиз аялал хизээч биелэшгүй тансаг мөрөөдлөө гэж боддог. Ихэнх гэр бүлийн хувьд орлого олох, цаашилбал түүнийг аялал зориулж хөрөнгөлүүлэх нь ихэд хүндрэлтэй байдаг тул круиз аялал зориулж өндөр хүүтэй их хэмжээний зээл авах хэрэг гардаг. Харин энэ Cruises клуб нь энэхүү хэвшил ойлголтыг эвдэж дэлхийд даяар олон сая хүнд круиз аяллаар хямд аялах, тэр бүхэл үнэгүй аялах цоошин нөхцөл боломжийг нээж өгсөн юм. Үгээрч барахгүй манай круизер аялагч нарын клубт нэгдснээр хэдэн 100, хэдэн мянган доллар олох боломжийг бид та бүхэндээ бас давхар олгож байна. Бусадтай харьцуулахад бидний хамгийн гайхалтай давуу тал нь бид хүмүүст мөнгө хэмнэхтэн тусалж хамгийн үнэтэй тансаг круиз аялалд хамгийн хямд зардлаар аялуулж бас дээр нь давхар байнгын орлоготой болгож байгаа явдал юм. Одоо круиз аялал яагаад бусад төрлийн аяллуудаас давуу талтай байдгийг танилцуулъя. Та тансаг аврах том усан онгоцон тухалснаар өөрийн хувцас сэргэлэн аяллаас аялын хооронд ахин дахин чемодандан цэгцэж баглах, олон таксинд сууж буух, нисэх буудалд олон цагаар онгоц хүлээж суух шаардлагагүй болох юм. Усан онгоцоор аялах үед таны тансаг сэргэллийн буудлын өрөө тантай дэлхийн хаанч цуг байх тул та өөрийнхөө оронд өглөө бүр шин үзэгсэнт хот аялныг улс орныг нээхээр сэрнэ. Та аврах том усан онгоцны тавцан дээр 5 хоттой зочид буудалд байдаг бүхий л 5 тухыг идэх ба дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн дээд зэрэглэлийн шилмэл тогооч нар 24 цагийн туршид танд тансаг хамттай хоолоор ямар ч төлбөр авахгүйгээр үйлчилнэ. Та Бродвейн хамгийн нэр хүнд бүхий шоу, театрчилсан үзүүлбэрүүдийг үзэх, эсвэл бүжгийн зааланд бүхэл шүнжэнгөн хүсснээрийн бүжиглэж дуулж болно. Та олон төрлийн сонирхолтой зүйлсийг хийх боломжтой дотор хадан давиралт, далайн гүнд хийх серфинг, фитнес, йог, спорт зал, саун, бассейн, бар, кафе, караоке гэд хүссэн бүх зүйлсийг хийхээс гадна татваргүй барааны дэлгүүр хэсэж шопинг хийх боломжтой юм. Хөлөг онгоц аль нэг өртгөн дээр төр зогсох үед ч гэсэн та далайн эрэг дээр энэ хэсэг хугацааг адал явдалтай өнгөрөөчих болно. Аль нэг улс орон хотуудад зогсоход та аялын хөтөлбөрт хамрагдаж тухайн хотын түүх дурсгалын газруудыг мэрэгжлийн хөтөж танилцуулах болно. Харин та энэ бүхнийг онгоц эсвэл галт тэргээрх аялалтай харьцуулаад нэг үзээрэй. Очих газар болгондоо буудал захиалах, буудлын үүдэнд өрөөгөн бэлэн болохыг хүлээх, нисэх буудал руу humгүй яарах, нисэлгэн хүлээх, нислэг нь хоцрох, үүрээр шөнөөр нисэх, нойрон алдах, ахин дахин ачаагаан боож баглах, зөөж тээвэрлэх, урт хугацаагаар туухгүй явах, замын таарсан газартаа баталгаагүй хоол хүнс идэх, төөрч бүлэх гээд санаа зовох маш олон асуудал гардаг шүү дээ. Харин хөлөг онгоцон дээр тансаг өрөөндөө тоглонгаан бүх үйлчилгээг нэг дороос авч өдөр бүр дэлхийн шин улс хотуудын гайхамшгүүдийг үзэж тав тухтай аялах нь круиз аяллаа давуу тал юм. Олон улсын энэ Cruises клубыг үүсгэн байгуулагч, Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Билл Клинтоны санхүүгийн хуульч зөвлөгч, Америк нэгдсэн улсын хамгийн шилдэг SEO нарын сургагч багш, элтгэгч Тони Роббинсийн зөвлөгч багш, ерөнхий захирал хуульч Майкл Хатчсон ба түүний баг хамт олон таныг зах зээлийн үнээс хямдаар аялуулахаас гадна круизер аялагчдын клубт нэгдэн орж энэхүү гайхамшигт боломжийн тухай найз нөхөддөө танилцуулсны төлөө реклам сурталчилгаанд хэдэн саяар зарцуулагддаг байсан өргүү зарлыг зөвхөн аялагчдын клубын гишүүдтэй зориулдаг болсноор
газар зүйн цар хүрээ болон гишүүдийн тоо асар хурдцтайгаар хөгжиж байгаа юм. Сайн байна уу? Би энэ Cruises клубын ерөнхий захирал Майкл Хачилсан байна. Манай Cruise клуб нь олон улсын круиз нийгэмлэгийн Тэг 5 16 413 тоод хүндэт гишүүн бөгөөд дэлхийн 150 гаруй улсад тархаж маш хурдцтай хөгжиж байгаа юм. Бидний хэтийн зорилго маань хүмүүсийн амьдралыг илүү аз жаргалтай, баялаг болгох, мөн энэ дэлхийд амьдрах хамгийн аятай таатай орчинг бий болгох явдал юм. Бидний санал болгож байгаа хамгийн таатай аяллаа хэлбэрийг сонгож, олон улсын аяллаа Cruise клубт тавтай морилготун. Тэгэхээр манай Cruise клубын үйл ажиллагаа яаж явагддаг вэ? Энэ Cruises клубын гишүүд маань сард ердөө $100 өөрийнхөө аялах аялалдаа хоригдлуулдаг. Харин таны төлсөн энэхүү $100 тань Cruise $200 болж танд хоримтлагддаг бөгөөд өөрөөр хэлэх юм бол 2 дахин үржигдэнэ гэсэн үг. Бид танд хамгийн гайхалтай бөгөөд хямд үнэтэй 5000 гаруй чиглэлийн Cruise аяллуудыг санал болгоно. Газар дундын болон Карибын тэнгис, Европын түүхэн хотууд, сэтгэл хөдлөм Аз, хойд ба өмнөд Америк гэх мэт дэлхийг тойрсон бүхий л аялал үүнд багтдаг юм. Та манай клуб нэгдснээр 2 дахин бага зарлаар аялна гэсэн үг. Үүнийг хэмж, хаанч танд санал болгохгүй. Гайхалтай биш гэж үү? Зөвхөн олон улсын энэ Cruises клубын аялагчдал энэхүү гайхамшигт боломжийг эдлэх эрхтэй. Тэгэхээр танд товчхон жишээ хэлье. Та 3 сарын турш ирээдүйн аялалдаа сар бүр $100 буюу нийтдээ $300 хоримтлуулсан бол энэ нь $600 Cruise цуглуулсан гэсэн үг. Мөн та аяллаас ирснийхэн дараа дараагийн аялалд үлдсэн Cruise тань өсөн нэмэгдсээр байх болно. Та энэ жил амралтаа авч аялах боломжгүй байна уу? Тэгвэл асуудал биш ээ. Дараа жилч та Cruise ашиглан аялаж болно. Таны хоримтлуулсан Cruise устдахгүй юм. Европ, Америк, хөгжингүй орнуудад та $100 зөвхөн зочид буудалд ганцхан шөнө хонохын төлөө төлдөг. Дээрээс нь унаа, хоол, үзүр үйлчилгээний мөнгө нэмж төлдөг шүү дээ. Гэтэл Cruise аялал нь үүнээс 50% хэмд мөртлөө 100 дахин тав тухтай юм шүү. Аялал жуулчлалын зах зээл дээр манайхтай энэ зэрэгцэх санал байхгүй. Ганцхан асуулт байна. Тэгэхээр та бэлэн үү? Тэгвэл эхэлцгээе. Хөлөг онгоцон дээр тавтай морилготун Cruise дээр уулзцгаая. За тэгэхээр манай олон улсын Cruise-ийн клуб яаж ажилтгийг та бүхэн мэддэг боллоо. Дэлхийн 7 тэнгисээр 5 утгатай аврах том Cruise хөлөг онгоцоор талуунаар нь аялаж, ертөнцийн гайхамшгуудыг үзэх өөр илүү сайхан зүйл юу байж болох вэ? Тансаг амьдрал гэж юу болохыг амтарч үзхийг хүсэхгүй хүн байна гэж үү? Хүмүүс өөрт таалагдж байгаа зүйлсээ бусадтай хуваалцахдаа дуртай байдаг шүү дээ. Манай олон улсын Cruise клуб маань аялал жуулчлалын салбарт хамгийн түргэн, хамгийн өндөр өсөлттэй байгаа юм. Учир нь энэ Cruises клуб нь реклам сурчлагын хамгийн хүчтэй төрлийг хүнээс хүнд, танилаас танилд хүргэх аргыг ашигласан юм. Манай энэ Cruises клубын талаарх мэдээллийг хэн илүү сайн бөгөөд олон хүнд хурдан дамжуулна, түүнийхэн хэрээр аялах туртай, хүсэл эрмэлзэлтэй хүмүүст илүү их боломжийг олгож, мөн үүнийхэн ачаар өөрийнхөө амьдралыг ч гэсэн илүү тансаг болгож, үнэгүй Cruise аяллаар шагнуулах боломжтой юм. Одоо харин та бүхэнд үнэгүй аяллаар яаж шагнуулах вэ тухай тайлбарлая. Үүний тулд та олон улсын Cruise клубын олгож байгаа энэхүү боломжийн тухай 5 хүнд танилцуулж, клубын гишүүн болгосноор бид танд талархаж тухайн сард тань $200 Cruise бэлэглэнэ. Өөрөөр хэлбэл та $100 биднэр рүү шилжүүлэх шаардлагагүй гэсэн үг. Энэ бол үнэгүй Cruise буюу үнэгүй Cruise аяллууд таны өмнө нээгдэж байна гэсэн үг. Харин хэзээ, хэрхэн, хинтэн аялахаа та өөрөө мэд. Бидний танд өгч байгаа энэ боломж бол мөсөн уулын ердөөл оройн юм. Учир нь манай энэ Cruises клубын гишүүд маань биднийг хэдэн сая Америк доллараар яригдах маш үнэтэй реклам сурчлагын зарлаас чөлөөлж өгдөг учраас бид гишүүдтэй энэхүү мөнгийг эргээд зориулах ёстой. Бид гишүүдтэй 5 төрлийн урамшууллыг олгодог. Хэн бидний үйл ажиллагааг хамгийн их сурталчилж байна? Тэр хамгийн өндөр урамшуул авна гэсэн ардчилсан нийгмийн чөлөөт эдийн засгийн хамгийн шударга урамшууллын систем юм. Манай клубын аялагч гишүүд 5 төрлийн урамшууллыг сар бүр авдаг. Дөрвөн шуурхай ажилсны орлого. Энэ бол шин түнш гишүүн Иесусний төлөө 24 цагийн дотор төлөгдөх урамшуулал юм. Энэ Cruises клубт тавтай морил. Бидэнтэй нэгдэхэд хялбар бөгөөд нээлттэй. Танд энэ мэдээллийг хүргэсэн хүнтэй холбогдоорой. Тэгээд өөрт байгаа бүх асуултандаа хариулт аваарай. Та ямар ч шийдвэр гаргасан бай. Бид бүхэн манай олон улсын багийн хөлгийн давцсан дээр таныг харахтаа хизээд баяртай байх болно гэдгийг санаарай.
Тиймээс та тансаг зэрэглэлийн круиз хөлөг онгоцоор тал үнээр нь аль эсвэл бүр огт үнгүүгээр тав тухтай амарч дэлхийг тойрон аялахад бэлэн бол мөн хэдэн зуугаас хэдэн мянган долларын тогтмол орлоготой болж амьдралдаа илүү их эрх чөлөө сэтгэл ханамжтай амьдрахыг хүсч байвал илүү идэвхтэй хөдөлж эхлэх цаг нь иржээ. Олон улсын энэ круиз клубтэй хамтран бүтээх өөрийн гайхалтай аяллаа та яг одоо эхлээрэй. За ингээд та бүхэндээ өнөөдрийнхөө мэдээллийг дуусгая. За тэгээ бүгдээрэнд нь аялалд нь амжилт хүсье. Тэгээ хайртай дотны хүмүүстэй таныг тойрсон аялах хүсэлтэй маш олон хүмүүс байгаа. Хүн болгон аялахыг хүсдэг. Хамгийн гол нь хүн болгон хүсснээр аялж чаддаггүй. Аялах хүсэлтэй хүн болгонд энэ гоё боломжийг хуваалцаж туслаарай. За баяртай бүгдээрэнд нь амжилт хүсье. Сайхан амраарай. Баярлалаа таг ихчээ. За бүгдээрэнд нь амжилт хүсье. За энэ гоё боломжийг манайхан сайн ашиглаарай. Олон хүмүүс туслаарай.